За 1000 бодлого. За 1-р хэсгийн эхний бодлого. За радиусын 4 байх тойргийг багтаасан тэгш өнцөг тарифицийн хувьд АД суураас BC-г хасахад 6. За энэ тарифицийн периметрийг олох бодлого байна. За тойргийн төвөөс шүргэгчд татсан шулуун хэрчим бол за бүхэн полар байна. За тэгэхээр энэ бол энэ за бол 4 гэдгээс DC-г урт бол 8 гарна. Өөрөөр хэлбэл энд бол тэгш өнцөгтэй үүснэ. За мөн B оройгоос AD суурьт бүхэн полар татъя. Өөрөөр хэлбэл энд CB HD бол тэгш өнцөгт үүснэ. За BH-ийн урт бол 8 байна. За бодлого дээр AD суур, BC суурийн ялгуур 6 гэж өгсөн байгаа. Тэгэхэд бол BC бол DH-тай тэнцүү учраас энэ зөрүү бол AH-ийн урт бол 6 гэдэг нь бол өгөгдлөөс гарч ирнэ. За DH урт 8 байгаа. За манайд бол энд BH бол тэгш өнцөг туруулжин байгаа. За тэгэхээр тэгш өнцөг туруулжны хоёр катет мэдэгдэж байгаа учраас бид нар AB буюу гипнозыг болоход Pythagorean теорем бичээд AB бол 10 гэж гарна. Өөрөөр хэлбэл манай хажуу талын урт бол 10 гэдэг нь болно. За тойргийг багтаасан дөрвөн өнцөгтэй хувьд ямар чанар байдаг вэ гэхээр эсрэг талуудын уртын нийлбэр. Өөрөөр хэлбэл BH, BC, DA-гийн уртын нийлбэр нь за CD, HB-гийнхаа уртын нийлбэр тэнцүү байх юм бол энэ дөрвөн өнцөгтөд тойргийг багтааж байна. За манай хоёр хажуу тал бол мэдэгдэж байгаа. CD, AB-гийн урт бол мэдэгдэж байгаа учраас энэ урт бол 18. Тэгвэл BC, AD-гийн урт мөн 18 байна. За бидний олох дөрвөн өнцөгтийн периметр бол за энэ дөрвөн талын уртын нийлбэртэй тэнцүү. За тэгэхээр ABCD-гийн урт бол 18, AD BC-гийн урт бол мөн 18. За эндээс периметр нь бол 36 байна.